За өдрийн мэнд хүргэе. Ингээд даваа гарагийн 15 цагт та бүхэн хүрдэг Market Infos Live маань эхэлдэг бэлэн болсон байна. За өнөөдөр бэлгүүн аз түшигнаар зах зээлийг таймлж ерөөдөө өнгөрсөн 7 хоног, за энэ 7 хоногт хүлээгдэж байгаа за он сонирхолтой одоо үйл явдлуудын талаар та нарт таймлж хүргэнэ. За тэгэхээр ямар ч байсан уламжлалсаар хоёулаа мэдээж гадаадын зах зээлээсээ эхлэе те. Тэгэхээр яг өмнөх лайвуудаараа бид нэр ярьжсэн Хонконгийн зах зээл дээр баг зэргийн сэргийлт орж ирж байна да гэж нэг тийм дүр зургууд бол ажиглагдаж байна те. Тэгэхээр ер нь сүүлийн үед Хонконгийн зах зээл дээр яг юу болж байна? Сайн сайхан юу байна? За Америкаас эхлэв ч төө. За тэгээд ер нь омикроны дараа Америк ч нэлээд унаад тэгээд буцаад ерөнхийдөө сэргийлтийн чиг хандлага руугаа орж ийн уу да гэд. Ерөнхийдөө 4-7 хоногч S&P 500 индекс бараг 4800 хурж байтал нэг мэдэгдэл гарч ирээд зах зээлийг унгаа ичлаа. За тэрний юу байсан бэ гэхээр одоо энэ холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурлын тэмдэглэл гарсан байгаа. За тэр хурлын тэмдэглэл дээр юу гэж байсан бэ гэхээр ерөнхийдөө сүүлийн үед одоо нэг бондын худалдаа авалтыг бол одоо цар тахлын үед маш их хэмжээгээр хийгээд зах зээлээ эдийн засгаа ерөнхийдөө бариад байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд сүүлд ерөнхийдөө юу гэж хэлсэн бэ гэхээр бондын худалдаа авалтаа зогсоогоод бодлогын хүүгээ өсгөнө гэж ярьжсэн тийм үү. Тэгсэн. Тэгвэл бодлогын хүүгээ өсгснийхөө дараа одоо нийт хөрөнгөлөгдсөн байгаа тэр 8.3 триллион $, бондоо ерөнхийдөө буцаад зах зээлд борлуулж эхэлнэ гэдэг ийм мэдээг болол мэдээ болол гарсан байлээ. Сая бол бондын худалдаа авалт хийгээд байсан шүү дээ. Одоо надад 8.3 триллион $, бонд байна тий. Тэрийг буцаад зах зээл рүү нийлүүлнэ. Зарнаа гэсэн ийм мэдээллийг болол гаргасан. За тэрнтэй холбоотой ерөнхийдөө нэлээд хөрөнгө оруулагчид маань айчвуу яв индекс бас буцаад нэг pullback маягийн юм хийгээд те. За тэр чи одоо 4-7 хоногийн 3 дахь өдөр S&P 500 индекс 2%-аар унаад ганц өдрийн дотор Nasdaq бүр бараг 4%-аар уншуудаа. Нэлээд том одоо мэдээлэл байлаа. Тэгвэл ер нь бол яг ямар хугацаанд хэдий хэмжээний бондыг зах зээлд борлуулах вэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол арай байхгүй байгаа юм байна л да хараахан. Шинжээч ерөнхийдөө юу гэж үзэж байна вэ гэхээр одоо бодлогын хүүг ерөнхийдөө 2022 оны эхний хагас гэхэд өсгөх байх. За тэрний дараагаас ерөнхийдөө бол бондын борлуулалтыг үе шаттайгаар эхлэх байхаа гэж ерөнхийдөө бол үзээд байгаа юм байлээ. За ерөнхийдөө бол энэтэй холбоотой Америк дээр нэлээд уналтыг бол түрүү 7 хоногт үзүүлчихэд байна. За дараа 7 хоногт Америк дээр биднийг юу хүлээж байна вэ гэхээр одоо хэрэглээний үнийн индексийн мэдээлэл гарна. За хэрэглээний үнийн индекс одоогоор ерөнхийдөө 6.8%-тай байгаа. За шинжээчд бол 7% хүрнэ гэж таамагласан. За тэрийг ерөнхийдөө бараг эвдэх хэмжээний өндөр гарах үедээ гэсэн бас айдас байна. За яагаад гэхээр нөгөө омикронтой холбоотой нэлээд тэрвэрлтийн саатмаас үүссэн байж болцсохгүй те. Тийм ерөнхийдөө нэг сонирхолтой ч гэх юм уу, хэцүү ч гэх юм уу нөхцөл байдалтай 7 хоног бол Америк дээр болж өнгөрлөө. За Хонконгийн хувьд гэх юм бол сайхан сэргэлтүүдийг бол авч байна. Зах зээл. За ерөнхийдөө бол одоо хансанг индекс бараг 24,000 хүрэх 24,000 Хонконг доллар хүрэх одоо энэ төлөвтэй явж байна. За 2-7 хоногийн өмнө гэхэд ерөнхийдөө 22,000 хүрээд байсан. Ерөнхийдөө нэлээд уналтыг үзүүлээдсэн юм бол одоо 24,000 хүрэхээр болж байна. За гол онцлог сонирхолтой мэдээлэл түрүү 7 хоногт юу болсон бэ гэхээр одоо энэ Хятадын одоо Хятад нүүрс экспортлагч одоо томоохон улсуудын нэг буюу Индонез улс одоо нүүрсний экспортоо зогсоосон байгаа. Хятад руу нүүрс экспортлохоо болсон гэсэн үг. За яагаад зогсооч вэ гэхээр одоо тэр эрчим хүчний яамных нэг томоохон удирдлагыг хийж байгаагаар бол одоо ерөөсөө энэ нүүрсний экспортоо зогсоохгүй бол бид нэр бол ингээд блэкаут хийх гээд байна. 20 одоо ийм томоохон одоо цахилгаан станц үйл ажиллагаанд багтургүй болж одоо 10,000 гаруй мегаватт эрчим хүч одоо ингээд ерөөхдөө байхгүй болох ч байна гэдэг ийм мэдээллийг хийсэн байгаа. За тэгэхээр ерөөхдөө энэтэй холбоотой нүүрсний экспортоо бол зогсоосон байгаа юм л да. За тэрэн дээр одоо ерөөхдөө Индонез нүүрсний экспортоо зогсоосонтой холбоотой нүүрсний ханш одоо нэлийн өсөх болов
гэж шинжээчд харж ирсэн болвол эсэргээрээ болоод нүүрсний ханшинд болоод томхоо өөрчлөлт авчирч чадсангүй. За яагаад вэ гэхээр одоо сүүлийн 1 сарын хугацаанд одоо энэ Хятадын цагаан сар замун дээрээс нь энэ өвлийн олимп болгож байгаатай холбоотой ерөнхийдөө энэ Хятадын засгийн газар одоо нүүрсний агуулгын нөөцийг нэлээд нэмэгдүүлж бүрдүүлсэн. За агуулгын нөөц болвол хангалттай байгаад байгаа. Одоо нүүрс ерөнхийдөө бид нар авч чадахгүй болсон ч гэсэн одоо тэр нөөцөө ашиглаад тэр чимчээ хангалттай түгээх боломжтой байгаа юм билээ. За нэг тоо хэлэхэд бол одоо 1 сарын байдлаарх нийт агуулгын нөөц нь бол өмнөх оны үеэс 57% өндөр байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр маш сайн хангалттай нөөцийг бол Хятад бүрдүүлсэн байгаа юм байна. За энэтэй холбоотой ерөнхийдөө бол нүүрсний ханш бол өсөхгүй, нүүрсний ханшинд нөлөөлж чадахгүй байгаа. Ийм ерөнхийдөө дүр зурагтай байгаа юм байлээ. Зүг. Тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан ерөнхийдөө одоо түүхийдтэй ерөнхийдөө холбоотой одоо саатлууд бол ерөнхийдөө зэгсэрж байна гэж ойлгож болох нь шүү дээ, тий. Тэг яг хөө энэ зөвхөн Хятадын жишээн дээр л тий. Одоо Индонез улс чинь одоо нөгөө 20 оны 10 сард ч Австрали Хятад руу гогсчих нүүрс одоо экспортлохоо боллоо гэхэд чинь л одоо гогсчих нүүрсний ханш чинь хэд дахин өссөн шүү дээ. За Индонез чинь болвол одоо тэр дулааны нүүрсний экспортороо бас одоо 1-2-т орох нэлийн томоохон улс байгаад байгаа. За гэтэл одоо ингээд нүүрсний ханшинд нөлөөлөхгүй байна гэдэг бол бас нэг талдаа Хятадын эдийн засагт бол ерөөхдөө эрг нөхцөл байдал байгаад байгаа юм л да. За. Яг ерөнхийдөө нөгөө нэг одоо түүхийдийн нийлүүлэлтийн талаар ярьсных Казахстанд болж байгаа асуудалтай холбоотойгоор ерөнхийдөө байгалийн хий одоо газар нутгийн ханшууд бол өсөлт үзүүлж байна. Энэ бол нөгөө нэг Казахстан болон Ливийн одоо тэр хэсэгт одоо Лив зэрэг орнууд ер нь газар нутгийн холбоотой орнуудын одоо supply те үгүй нийлүүлэлтийн гинжин хэлхийг ерөнхийдөө тасалдаад байгаатай холбоотойгоор за crude oil бол бага зэрэг өсөлт үзүүлсэн байна. 78 өрцөн. Тийм 78 өрцөн байсан. Тэгээд яг энэ бол цаашлаад бол ер нь бол одоо өсч магадгүй. Яг гэвэл нөгөө нэг хөлбруудын одоо шинэ омикрон хөлбрийн үргэлж одоо тохиолдлууд бол ихсээд шүү дээ, тий. За энэ нэг зүйл ээж болж байна. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ ОПЕК ч ерөөдөө нэмэгдүүлэхгүй гэдэг л байр суурин дээр л зогсох үедээ л гэсэн ийм хүлээлттэй байгаа юм, тий. Тийм нийлүүлэлт одоо олборлолтой гэсэн үг л дээ. Нийлүүлэлтээ бол яг нөгөө нэг нийлүүлчихэд байгаа. Гол нь олборлолтой гэсэхгүй. Тэгэхээр угаасаа нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаад ийм дүр зурагтай болчих гээд байна. Тэгэхээр яг үгээр нөгөө нэг жишээ нь ОПЕК бол юу гэж харж байна вэ гэхээр цаашдаа бол энэ яг нөгөө нэг цар тахлын үр нөлөө нь бол гүйц дуусаагүй байгаа юм байна. Энэ бол цаашаа үргэлжлэж магадгүй. Энэ одоо ОПЕК чинь ерөөхдөө нөгөө нэг яг одоо коронавирус гэдэг зүйл гарлаа гэдгэл газрын тос чинь амар унсан шүү дээ, тийм. Тэгээд ерөөдөө бүр нэг фьючерс нь хасруугаа ордсон үн дээр нэг бас нэг хэдэн одоо хэсэг хугацаанд арилжаалагдсан. Тэндээс бол маш том одоо алдагдлыг бас эднэр хүлээсэн одоо байлгүй дээ, тийм. Тэр чинь бүр ингээ хасах гэрээтэй арилжаалсан юм чинь. За тэр нь дахиад тийм зүйл болохгүй тулд ерөөдөө ОПЕК за магадгүй ОПЕК нэмэх гээд байгаа юм л да. Тэр нөгөө нэг Орос болон бас нэг жижиг одоо олборлогч орнуудын нэгдэл байгаад байгаа тийм. Тэгээ ОПЕК байгаад байгаа. За энэ ерөөдөө юунууд бол ерөөдөө олборлолтоо нэмэгдүүлэх бол их дургу байгаад байна. За энэ бол цаашдаа бас газар нутгийн ханш одоо дэшигээ дахиад өсөх бол нөөц болцоог бол бүрдүүлээд байгаа юм аа. За тий. Би бас сайн нэг юм харахад одоо энэ Goldman Sachs-аас ерөнхийдөө юунд хөрөнгө оруулалт тохиромжтой юм бэ гэдгийг юу судлаас гарсан байна л да. Тэгээ тэрэн дээр юу байсан бэхээр одоо ерөнхийдөө энэ холбооны үндэсний сан бодлогыг нэмэгдүүлж байгаа. За бондын худалдаа авалт, бондын борлуулалтыг бол эхлүүлэх гэж байна. За ингээд ерөнхийдөө зах зээл нэлээ эвгүй нөхцөл байдалтай байгаа юм байна. За одоо ерөнхийдөө яг юунд хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой юм бэ гэдгсэн чинь одоо ерөнхийдөө унчаад байгаа энэ таврын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт гэх юм бол харьцангуй тажгүй гэж үзэж байгаа юм лээ. Тэр нь одоо ямар тавар байгаа гэхээр одоо зэс байгаа юм, одоо төмрийн өдөр байгаа юм, гогших нүүрч гэх юм уу. Тиймэрхүү таврын бүтээгдэхүүнүүд байлаа л дээ. Basic materials. Одоо энэ төрлийн материалуудын чи одоо ихэнх хэрэглээний ихэнх хувийг нь бол Хятад ангаараа хэрэгэлдэг. За Хятад өөрөө нөгөө өвлийн олимп болохтой холбоотойгоор ингээд
Ажилтгүүрийн салбараа идэвхжүүлэхгүй байгаад байгаа. Бариад байгаа агаарын бохирдлоо цэвэрхэн байлгахын тулд за тэгээ ерөнхийдөө энэ 2 сарын 4-нд энэ олимпик эхэлчихнэ. Тэгээд олимпийн дараагаар ерөнхийдөө ажилтгүүрийн салбараа буцаагаад идэвхжүүлэх болов уу гэсэн хүлээлт бас байгаад байгаа юм байлээ л дээ. За тэгээд тэрнтэй холбоотой ерөнхийдөө энэ товарын одоо гэрээнүүдийг авах эсвэл бол тэр товарын одоо олборлагч компаниуд хөрөнгө оруулах, за эсвэл ETF хөрөнгө оруулах гэдэг ч юм уу тийм хөрөнгө оруулалтыг хийхэд маш тохиромжтой цаг байна шүү гэж ерөнхийдөө бол мэдэгдээд байгаа юм байна. Зөв. Goldman Sachs бас нэг таамаглал гаргасан байлээ. Эх онд Fed 4 удаа ерөөдөө бодлогоо нэмэгдүүлнэ гэдэг. Тэгээд энэ яг Goldman Sachs-аас гаргасан л тийм таамаглал байлээ л дээ. Тэгэхээр 4 удаа гэхэр чинь хамгийн ихнийх нь ерөөдөө хавар хийх гэдэг байгаа шүү дээ. Тэ? Бондын худалдаа авалт яг дуусангууд нэг хийгээд за тэгээд тэр чинь баг ингээ хагас жил болчихно гэсэн. Тэгэхээр дараагийн хагас жилд 3 удаа гэхээр бас 0.25-аар л 4 удаа гэж авч үзэх бах та тийм ээ хамгийн бага нэг жил ерөөдөө тех бах. Тэгэхээр яг нь зүгээр шууд надаа юу гэхээр яг 3 удаа бол байж болох гэдэг. 4 удаа гэхээр бас арай л хугацааны агрессив тийм. Хугацааны хувьд бол арай л агрессив өсөлт бол болчих болоо. Тэгээд хэрвээ 4 удаа нэмэгдүүлэх юм бол бас жоохон хөрөнгөний зах зээл дээр дөргөлт өгч магадгүй хаа гэсэн тийм бодолтой байна. Тэгэхээр ямар ч холбооны нөөцийн сангийн зүгээс бол 2-3 удаа бол нэмэгдүүлнэ гэдэг байр суурь илэрхийлчихэд байгаа. За тэгээд гэхдээ мэдээж бол яг бодитоор бол хэрэгжүүлээгүй байна. Хэрэгжүүлсэн үед нь бол мэдээж яг үр дүнгууд нь гараад явах. Гэхдээ хөрөнгөний зах зээл бол өөрөө төрүүлж хөдөлдөг юм аа тий. Одоо ингээл яг түрүү азаа хэлсэн штэ. Буцаагаад бондоо нийлүүлнэ гэж тий. Тэгээд яг тодорхой болоогүй байсан ч гэсэн хөрөнгө оруулагчид аль хэдийн реакц үзүүлээд ерөөдөө хөрөнгөний одоо гараад явчихад байна шүү дээ. Хувьцааны зах зээлээс гараал сайхан индексүүдийг ерөөдөө баг зэрэг унгагаад ингээд яваад. Тэгэхээр яг нөгөө бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэж бараг л бүтэн жил тойрж ярьлаа. Тэгээд яг энэ нэмэгдэх үед бол гарах нөлөөллүүд бол харьцангуй бага байх болов. Гэхдээ хэдэн удаа нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бол маш сайн одоо яг бодолтой байхгүй бол ер нь тооцоолоогүй одоо үүд чинь 3-гээ бодчихсон чи 4 удаа нэмэгдэх болчихвол 4 дахь удаа яг бодлогоо өсөхдөр бол маш эвгүй тийм уналт бол ирж магадгүй гэж би хувьдаа бол таамаглаад байгаа. За тэгээд ямар ч байсан олон улсын зах зээл дээр бол нэг иймэрхүү сонирхолтой мэдээллүүд бол ерөөдөө гарсан байна. Тэгээ яг хөрөнгөний зах зээл дээр биш гэвэл хятад нэг хиймэл нар хийжээ гэсэн нэг мэдээлэл яваад тийм хөөрөгж байгаа. Хиймэл нар хөөрөгж байгаа. Artificial sun гэдэг. Гэхдээ яг тэрийг бол нарийн нөө мэдээллийн тогтож уншсангүй. Гэхдээ л бас том л одоо юу гэдэг чинь төсөл хэрэгжүүлж штэ тий хиймэл нар. Тий хэрвээ яг үнэхээр яг хэрэглээнд орчихгүй л дулааны асуудлыг бас нэлээд. Тий дулааны асуудлыг шийднэ. Одоо жишээ нь дээрэс нь юу гэдэг чинь Улаанбаатар тусдаа нэг нартай тий. Тэгээ юу гэдэг чинь өвөлдөө яг нэг тогтмол температур бариад байдаг ч юм уу. Миний зүгээр одоогийн төсөөлөл штэ. Би яг нарийн сайн мэдээллүүдийг олж авч уншаагүй юм. Гэхдээ Улаанбаатарын нэг дээр ингээ нар байж гин. Тэгэл яг нэг өвлийн улиралд бол нэг тэр хэсгийнхээ одоо орчмыг л ерөөдөө температурын тогтмол ч юм уу те одоо хасах 5 градус дээр ч юм уу. Гэхэд бол утааны асуудал бол шийдэгч юм болоо гэж нэг юм сонирхолтой бодол төрлөө ямар ч байсан. Тэгээд дэлхий дээр бол маш олон инновацлог гой мэдээллүүд бол гарч байгаа юм байна. Тэгээд мэдээж энэ мэдээллүүдийг төрүүлж орж авах нь бас хөрөнгөний зах зээл дээр таныг бол нэг алхам урагшдахад бол бас тос нэмэртэй байж болно. За тийм учраас та бүхэн манай лайвуудыг чинь ерөнхийдөө нэг цөмийн эрчим хүчтэй л холбоотой байна. Одоо би саяхан энэ Америкийн бүртгэлтэй одоо энэ томоохон салбаруудын харьцаа үзүүлэлтүүдийг нь харж байлаа л та. Тэгэхэд одоо энэ power plant одоо энэ nuclear power plant одоо цөмийн эрчим хүчний салбарын P ratio бүр 1000 хэдэн зуд авцсан. Маш өндөр үнэлгээтэй байт юм л. Тэгэхээр тэр чинь угс асар их одоо мөнгө хөрөнгө оруулалт санхүүжилт шаарддаг ч учраас аргагүй л. За энэ хүрээд битэрийн бэлтгэсэн мэдээлэл өндөрлж байна. Тэгээд та бүхэнд манай энэ удаагийн лайв таалагдсан байх гэж найдаж байна. Бүгдээрээ дараа 7 хоногийн нэг өдөр 15 цагт Market Influence Live-аар дахин уулзцгаая. Баярлалаа баяртай. За баярлалаа.